За өнөөдөр бид нар үгийг харлаа. Давид хаанаар тослогдож байна? За бурхан Давидыг тосолсон. Энэ дээр Самуэлийг бурхан илгээж байна. Самуэль Давидыг тосолсон бөгөөд Саул ханаас бурханы сүнс явсан гэж хэлж байна. Тэгэхээр 14-ийг харах юм бол 1-р Самуэль 16-гийн 14-ийг харах юм бол эзний сүнс Саулаас салсан бөгөөд эзнээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлв. Бурханы зүрх сэтгэл Саулаас явхад ийм зүйлүүд болж байна. Тэгэхээр өнөөдөр бол үг бол маш их байгаа. Тэр болгоныг би бол яг энэ богинохон цагт номлож чадахгүй. Тэгэхээр Саулын талаар, Давид хааны талаар маргааш сэхлэж ярина. Бурханы зүрх сэтгэл сүнс Саулаас явхад тэр би урд нь та бүгдэд хэлсэн хуучин гэрээ, шинэ гэрээ, хууль болон анхны гэрээ, шинэ гэрээний талаар ч гэсэн бид нар баян сонсож байна. Тэгэхээр бурхны зүрх сэтгэл, бурхны арга барил гэдэг маань хуучин гэрээч байж, шинэ гэрээч байсан бол энэ адилхан. Тэгэхээр энийг харах юм бол Самуэлийн хувьд бол бусдыг дослогч нэгэн. Тэгээд Саулыг харахтаа үнэхээр бурхны өмнө дуулуургүй байсан. Үнэхээр энэ хэцүү энэ зүйлүүдийг хараад Самуэлийн хувьд бол маш их хэцүү байсан. Харин Самуэлд бурхан хэлэхдээ Саулаас миний зүрх сэтгэл явсан. Чи алien болтлоо ингэж гуйнэлж байх юм бэ? Миний сонгосон хүнийг чи дослоо. 9 хүүхдүүдээс нэгийг гэтэл ийм байдал ч гэсэн шинэ гэрээн дээр илчлэлт ном дээр байна шүү дээ. За илчлэлт номыг харах юм бол Иоханд бурхан илчлэлүүдийг өгсөн сүм чуулганы талаар загтлуудыг илгээсэн байгаа илчлэлт ном дээр 7 чуулган. Тэгээд нэг чуулган болохоор чи бол хүүтэн чи шалуунч биш бүлбэрээ байна гэж хэлээд сүм чуулганы талаар 7 сүм чуулганд загтал бичсэн. Тэгтэл энэ дээр бол 2 сүм чуулган нь бол гайгүй байна. Пилата Самуна чуулган бол гайгүй байна. Харин өөр чуулганыг бол бурхан энэ дээр хэлж байна шүү дээ. Та нар яагаад анхныхаа хайрыг орхивоо, гал халуунч шүү, төнч биш бүлбэрээ байгаа юм бэ? Тийм болохоор би та чамайг өөрийнхөө амар бөөлжин гаргана гэж хэлсэн бүлбэрээ байх юм бол тэгэхээр энэ бол шинэ гэрээ. Тэгэхээр энэ дээр ойролцоо үг хэлж байна шүү дээ. Бурхны анхаарал сүнс байхгүй болох юм бол тэр цагаас эхлээд итгэлийн амьдралаар амьдрна гэдэг бол хэцүү. Бид нар гал халуун үнэхээр ариун сүнсээр дүүрэн байхад сүнсээр маш их сүнслэг болно. Тэгээ бурхны үнэхээр тэр сүнс дүүрэн байж гал халуун байдаг боловч харин биений сонголт бурхны өмнө ертөнцийг чиглээд бурхны өмнө дуулуургүй байгаад ертөнцийг хараад байх юм бол тэгэхээр сонгож байгаа зүйлүүдийг харах юм бол бурхныг үнэхээр бурхан таалагдахгүй сонголтыг хийж байна. Тэгэхээр энэ шинэ гэрээн дээр ч гэсэн энэ сүм чуулганууд бурхны хүсэхгүй байгаа зүйлүүдийг хийгээд байгаа учраас эзэн би чамайг өөрийнхөө амар бөөлжин гарганаа гэж хэлсэн. Зарим сүм чуулган ч өгч хэлсэн бэ гэхээр тэгэхээр тэр сүм чуулганы тэр дэн сүм чуулганыг бол төлөөлдөг бөгөөд тэр сүм чуулганы дэнг бол авч явна. За тэгэхээр тэр сүм чуулганы гадна талаа сүм чуулганы нэр байна шүү дээ. Тэгээд сүм чуулганд бол ахлагч пастор, сайн мэдээ тараагч нар гэж байх боловч
Харин эзний зүрх сэтгэл бодол энэ сүм чуулганы тэр дэнг хөдлөх юм бол өөр тийш нүүлэх юм болвол Бурхан энэ сүм чуулганыг харахтаа энэ сүм чуулган бол сүм чуулган шиг байж чадахгүй байх юм бол Бурханы өмнө харамсалтай. Маш олон сүм чуулганууд маань Бурханы анхаарлыг татаж чадахгүй сүм чуулганд маш их байна. Саул хааны хувьд ч гэсэн тэр Бурхан бол Саул хаанд боломжийг өгч байна. Үнэхээр тэр итгэлээ харуулахын тулд гэтэл Саул явах тусам Бурханы өмнө дуулуургүй байна шүү дээ. Бурханы өмнө Бурханы тааллыг хүлээж үнэхээр Бурхан сайшаалыг авахгүйгээр дуулуургүй байж сүүлдээ бол Бурханы сүнс бол орхиод явж байна шүү дээ. Бурханы сүнсийг Саулаас явахад Бурханы сүнс Саулаас салсан. Тэгэхээр энэ сүнс гэдэг нь ариун сүнс бол биш. Энэ бол Тэнгэр элчийг хэлж байна. Тэгээ маш олон тусалдаг Тэнгэр элч нарыг илгээсэн Тэнгэр элч нарыг илгээхдээ Бурханы үнэхээр тэр сүнс явж байгаа учраас тусалж байгаа Тэнгэр элч нар бол дахиж тэнд ирж тусалдаггүй байна. Тусалдаг Тэнгэр элч нар хүртэл явдаг байна. Тэгэхээр тэр энэ муу сүнс биш шүү. Энэ бол тэр эзнээс ирсэн муу сүнс гэж хэлж байна. Энэ бол муу сүнс чөтгөрийг хэлж байгаа юм биш. Тэгэхээр чөтгөр болоод муу сүнсний дуудсан тэр сүнс биш ээ. Харин Бурханы өмнө дуулуургүй байх юм бол дуулуургүй дотор нь бол Бурхан орхиж байна шүү дээ. Тэгэх юм бол тэр дуулуур дотроо бай. За Пагмосио пастораар дамжуулаад бид нар бол сонссон шүү дээ. Хой. Бүгдээрээ хамт дахиад үгийг харъя. 2 дугаар Тесалоник 2-ын 11. Хоёрдугаар Тесалоник 2-ын 11. Тиймээс Бурхан тэдэн рүү хүчтэй төөрөглийг илгээж тэд худал хуурмагт итгэх болно. Ингэсээрээ үнэнд итгэхгүй зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм аа. Амен. Тэгэхээр энэ дэр ч гэсэн бичсэн байх шүү дээ. Тэгэхээр эдгээр бол ерөөсөө үннийг хүсэхгүй байна. Бурхан хичнээн боломжийг өгöd байна. Тэгэхээр энэ нэгүслийн энэ цаг үед ч гэсэн Бурхан гэж ажиллана. Үг тунхаглагдана, үгийг дамжуулан зарим хүмүүс хэдэн мянган удаа эзний өмнө аврал авах тэр боломжийг өгнө. Зарим хүмүүс болохоор эзний өмнө аврал авсан хэрнээсээ ерөөсөө дуулуургүй байж Бурханы бол анхаарал тэр хүнээс холдно явна. Тэгэхээр Бурхан болвол төөрөглийн сүнсийг илгээнэ гэж байна. Тэгэхээр энэ Саул хаантай адилхан. Тэр Бурханы бидэнд тусалдаг сүнс байна. Тэр тусалдаг сүнснүүд бүгд явж тэр дэндүү Бурханы юм дуулуургүй байгаа учраас Бурханы өмнө өшөө илүү дуулуургүй байхаар Бурхан шууд ажиллаж байна шүү дээ. Шууд орхиж байна. Ром номын 1-ийг харах юм бол ойролцоо угаар Бурханы ихэр үнэнийг хайрлахгүй буруу зүйлийг сонгоод байх юм бол Бурхан бол шууд орхино. Энэ өшөө илүү тэр муу зам руу болоод Бурхан хайдаг. Тэгээ явах тусам тэр хүн бол улам илүү муу болно гэдгийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ Бурханы хүсэл хийгдэж байна уу? Бурхан бол бидэнд үргэлж боломжийг өгч байдаг Бурхан тийм ээ. Тэгэхээр бид нар махбодтой байхдаа үнэхээр Бурхан дээр буцаж ирдуулууртай байх тэр боломжийг Бурхан бидэнд үргэлж өгдөг бөгөөд бидэнд тийм боломж үргэлж байдаг. Бид нар Бурханы анхаарлаас холдох юм болвол тэр хэмжээгээр Бурханы өмнө очино гэдэг мэн маш их хэцүү болж, өшөө хэцүү болж, бүр хэцүү болно. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар амьдрахтаа Бурханыг сорж болохгүй. Харин дуулууртай байж өшөө илүү Бурханы өмнө даруй байж эзний үгийг дагаж явах нь чухлаа. Тэгэхээр энэ үгийг харах юм бол байгаад нь илүү өгч, байхгүйгаас нь байгааг нь хүртэл авнаа.
Тэгэхээр энэ бол Тэнгэрийн хаанчлалд очсны дараа биш харин одоо энэ ертөнцийн байхад хэлж байна шүү дээ. Байгаад нь өшөө илүү өгч харин байхгүйгаас нь авна. Өшөө байгаад нь бол илүү өгч Бурхны ажлыг хийх боломжийг өгнө. Харин Бурхны сүнс тэр хүмүүсээс холдох юм бол улам илүү төөрөгдлийн сүнсийг илгээнэ гэж байна шүү дээ. Өшөө илүү бүү итгэ гэсэн тийм байдалд хүртэл орох нь байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ үгийг бол ерөөсөө маш их анхааран сонсох хэрэгтэй байна. Тэгэхээр зарим хүмүүс өөрийнхөө итгэлийн амьдралыг бол ерөөсөө тоодоггүй. Би өөрийнхөө хүслийн дагуу хийх хүслийн дагуу хийгэх гээд байдаг. Итгэлийн амьдрал гэдэг бол бидний бодол зүрх сэтгэлийн дагуу хийдэг юм бишээ. Бурхны хүслийн дагуу хийдэг юм. Хуучин гэрээн дээр Саул хаанаар зогсохгүй. Давид хаан ч гэсэн алдаа гаргадаг шүү дээ. Маш том Бурхны өмнө бол алдаа гарan гэм нүгэл хийн. Наадын иш үзүүлэгч ирэхэд чи Бурхны өмнө гэм нүгэл үлдсэн гэхэд Давид хааны тэр залбирлыг сонсох юм бол надаас ариун та өөрийнхөө сүнсийг бүү аваач гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ тэр цаг үед бол ариун сүнс байгаагүй. Тэр хүмүүс болохоор энийг ариун сүнс гэж хэлээд байдаг. Бурхан бол байнга тусалдаг тэнгэр ичнээ илгээж Бурхны сүнсийг илгээж удирдагчийг явуулж байхад тэр бол гим нүгэл хийсэн. Харин Бурханы өмнө залбирх юм бол Бурхан минь ээ та надад тусалдаг сүнснүүдийг бүү аваач, та сүнсээ надаас бүү аваач гэж хэлж байна шүү дээ Давид хааны хувьд. Тэгээ миний та өөрийнхөө сүнсийг надаас бүү аваач гэж залбирч байгаа. Энэ залбирал бол маш чухал залбирал. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал одоо энэ цаг бол нэгүслийн цаг үе. Ариун сүнсийг хүлээн авсан хүн болгоноос ариун сүнс бол явахгүй. Гэхдээ ариун сүнс бол үргэлж байдаг гэсэн ч гэсэн бид нар ариун сүнсийг бөхөөж ариун сүнсийг бол үгүйсгэж Бурхныг үгүйсгэх юм бол өшөө илүү ариун сүнс бидний удирдахгүй. Харин эсэргээрээ надад тусах тэнгэр ич нар ч гэсэн байхгүй болно. Сүнслэг мэдрэмж байхгүй болно. Ариун сүнс бол үргэлж бидний дотор байна. Тэгэхдээ намайг бол удирдахгүй. Харин ишүү төөрөгдөл дотор оруулна. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань маш чухал зүйл юу вэ гэхээр Бурхны анхаарлаас бид нар ерөөсө холдож гарч болохгүй. Бурхны анхаарлыг, Бурхны хайрыг авсан хүмүүс байх хэрэгтэй. Бурхан бол үргэлж миний бүх итгэлийн амьдрал дотор анхаарлаа хандуулж надад тусалж намайг хайрладаг тийм итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Харин үргэлж харах юм бол Бурхны анхаарал хол байж Бурхны ажилд ч гэсэн анхаарал тавьдгүй, Бурхны ажлыг ч гэсэн хийдэггүй. Зүгээр л нэг тийм ёс суртахууны хувьд тийм шашинлаг стайлаар бол бид нар итгэлийн амьдралаар амьдарч болохгүй. Дараа нь бол Бурхны тусламжийг ч авахгүй. Харин Бурхан бол төөрөгдлийн сүнсийг илгээж тэр зүйлүүдийг бид нар мэдэх боломжтой гэдгийг бид нар болгоомжтой мэдэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар явах тусам эжинд үйлчлэх хэрэгтэй. Ямар тохиолдолд Бурхны анхаарлыг өөртөө хандуулан амьдрахын төлөө итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Амен. Имануэль чуулган энэ жил Бурхны анхаарлыг татсан хүмүүс байж тэр Йов номыг харсахад Йов шиг тийм хүн алга байна шүү дээ. Мундаг итгэгч. Тэгэхээр бид нар Бурхны өмнө Йов шиг тийм хүмүүс болох хэрэгтэй. Бурхныг бодоход тэгэхээр бидний нэр Бурхны өмнө бичигдэх хэрэгтэй байна шүү дээ. Бурхны анхаарлыг татсан итгэгч нар байхыг хүсэж байна. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар Бурхны анхаарлыг